Өнөөдөр улс төрийн намууд улсын хурлд нэр дэвших гишүүдийнхээ нэрсийг эцэслэн тогтохоор намын дотоод хурлуудаа хийж байна. Намууд авилга албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн лооцсон төдий амлалтыг өгөөд буй. Бодит байдал дээр биелэлээ олох хэсэг нь өнөөдөр намуудын дотоод хурлын шийдвэрээр эцэслэгдэнэ. Үүнтэй зэрэгцээ сонгуулийн тухай хууль зөрчсөн горилогчдыг сонгуульд нэр дэвшүүлэх үү гэдэг асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Тухайлбал соёлын сайд номин улсын хурлын гишүүд ажлаа тайлагнах үеэр сайдын хуваар хийсэн ажлаа тайлагнан сэтгүүл гаргаж сонгоо архан дүүрэгт баригдсан хүүхэд залуучуудын театрт жүжиг үзэхээр очсон хүмүүст тараасан нь хэрвээ түүнийг сонгуульд нэр дэвшвэл сонгуулийн тухай хууль зөрчсөн гэсэн асуудлыг үүсгэхээр байгаа юм а. Номин гэдэг хувь хүний хувьд тийм ээ улс төрийн албан тушаал хашиж байгаа гэдэг утгаараа одоо юу гэдгийг хийж байгаа ажлаа олон нийтэд мэдээлж байгаа нь бол бүр нэг одоо хуулиар хоригдсон зүйл гэж үзэж болохгүй. Ганцхан энэ хүн хэрвээ одоо сонгуулийн тухай хуулиар чинь нам эвслүүд 5 сарын 20 гэхэд нэр дэвшигчээр тодруулна. Ингэхдээ 48-ын жагсаалдаар 78-ын тойргоос гэнэ. Тэгэхээр энэ 78 дотор орох юм бол энэ нөгөө гаргасан тайлан нь одоо юу гэдгийг далд сурчилгаа гэж үзээд энэ сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзнэ. Засгийн газрын гишүүн ингээд тайлан тавьж болох уу гэдгээр бол энэ бол өөрөө хууль зөрчинө. Үндсүүл зөрчинө. Засгийн газрын гишүүн бол дотроо салбарыг хариуцдаг. Гэхдээ хэний өмнө хариуцдаг вэ? Ерөнхий сайдын өмнө хариуцдаг. Яг бол ерөнхий сайдын кабинет учраас. Ерөнхий сайд ажлаа хаана хариуцсан тайлгнадаг вэ гэхээр улсын хурал дээр хариуцсан тайлгнадаг. Ямар нэгэн байдлаар улсын хурлын гишүүн биш засгийн газрын гишүүн тодорхой тойрог дээр тайлан нэртэй цаас юм баримт тараасан байх юм бол тэр угаасаа сонгуул үйлдвэрч. Сонгуулийн жил эхэлснээс хойш хориглох үйл ажиллагаанууд байгаа. За тэрэн дээр бол сонгогчдын саналыг татах зорилготой хориглосон үйл ажиллагаануудыг хэрвээ хийж хэрэгжүүлсэн бол түүнийг нь одоо хууль цагдаагийн байгууллага шалгаад шүүхээр хэрвээ тогтоогдсон бол тухайн одоо нэр дэвшигчийг одоо нэр дэвшихийг нь хориглох одоо ийм хуулийн заалтууд байдаг. Яг сонгуулийн хууль тогтоомжийг одоо зөрчсөн эсэх асуудлыг бол одоо цагдаагийн байгууллага шалгаад шүүх тогтоодог байгаа. Хэрвээ үнэхээр одоо сонгогчдын одоо саналыг татах зорилготой үйл ажиллагааг нэр дэвшигч хийгдсэн тогтоогдох юм бол тухайн нэр дэвшигчийг одоо нэр дэвшигчээр бүртгэх кейс татгалзах одоо ирэх бол сонгуулийн ерхий ороонд хуулиар олгогдсон байна. Цагдаагийн байгууллага чинь гомдлоор л ямар нэгэн шалгалт хийдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 8 сайдаа ямар хин нэгэн гомдол өгөхгүй бол тогтоогдоогүй гэж үзэх бас үндсэлтэй гэж ойлгож болох уу? За нэгдүгээр яг нөгөө номын сад маань нэр дэвших хэсгийг бол бид нар мэдэхгүй байна. Тэ нэр дэвших үйл ажиллагаа бол 5 сарын 14-өөс 20-ны хооронд одоо нам дотроо явагдана. Энэ явагдах одоо зарчим нь бол намын өөрийнх нь дотоод дүрм журмаараа явагдаад нууц санал хураалтаар одоо нэр дэвшигчийг сонгон шалгаруулдаг байгаа. Хэрвээ одоо номын сайд одоо магадгүй нэр дэвшихгүй байж магадгүй за дэвшлээ гэж бодоход тухайн асуудлыг одоо цагдаагийн байгууллага шалгаж шүүхээр одоо яг зөрчлийн хуулиар ч юм уу ингээд тогтоогоод нэр одоо сонгогчийн саналыг татах зорилготойгоор эдгээр үйл ажиллагаануудыг хийсэн байна гэдгийг тогтоогдох юм бол сонгуулийн ерхий ороо одоо нэр дэвшигчийг бүртгэх кейс татгалзана. Бусдаар бол яг сонгуулийн ерхий ороо өөрсдөө харж агаад олон хүмүүс ингэж үзэж байна гэд нэр дэвшигчийг бүртгэх кейс татгалзах үндслэл байхгүй.